Компьютер гэж юу вэ? Компьютер гэдэг бол нууцлах машин гэсэн утгатай англи юм. Компьютер бол аливаа өгөгдлийг хадгалах, боловсруулах, дамжуулах, тодорхой зааврын дагуу програмчлагдж чадах төхөөрөмжийг хэлнэ. Компьютер нь програм хангамж ба техник хангамж гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Техник хангамж гэдэг нь та бидний нүдээр харж гараар барьж буй компьютерийн бүх төхөөрөмжүүдийг хэлнэ. External hardware буюу гадаад техник хангамж, internal hardware буюу дотоод техник хангамж гэж хоёр хувааж үздэг байгаа. За гадаад техник хангамжид юу орох вэ гэхээр болгон, гар, дийлгэц, принтер, чанга эргэж. Болгон гар хоёр бол мэдээллийг оруулах төхөөрөмж. Дийлгэц, спикер, принтер маань мэдээллийг гаргах төхөөрөмж. Internal hardware буюу дотоод техник хангамжид мэдээллийг хадгалах ба боловсруулах төхөөрөмжүүд ордог. Та бидний процессор гэж нэрлэж дасны энэхүү төхөөрөмжийг системийн блок гэнэ. Энэ системийн блок дотор бол маш олон микросхем бичлэг дамжуулагдсан байдаг. Энэ бүгд маань internal hardware буюу дотоод техник хангамжид ордог байна. За одоо бүгдээрээ системийн блокийг задлж үзье. Та бүхэн системийн блок дотор төхөөрөмжүүдийг харж байна. Motherboard буюу их автан, CPU буюу CPU-ны кулер, RAM, power supply буюу тэжээлийн блок, hard disk, optical driver буюу CD-ROM, DVD-ROM. За тэдгээрийг холбосон залгуурууд байрладаг байна. Motherboard буюу их автан. Их автан компьютерийн системийн олон элементүүдийг агуулдаг хамгийн чухал хэсэг юм. Эний харж байгаа энэ бол socket буюу CPU суурлах хэсэг байна. За энэ бол RAM суурлах хэсэг байна. Энэ дээр нэмэлт төхөөрөмжүүд маань суурлана. Эдгээрийг on-board device ports буюу их автан дээр суурлагдсан оролт гаралтын портууд гэдгээ. CPU Central Processing Unit төв боловсруулах төхөөрөмж. CPU гэхээр та бүхэнд i3, i5, i7, i9 гэд тань сонсогдож байгаа. CPU-нууд өөр хоорондоо юугаар ялгаатай вэ? Чухам ямар хурд хүчин чадалтай вэ гэдгийг мэдхийн тулд та бүхэнд Core, Thread, Cache, Hyperthread, Turbo Boost-ийн тухай ойлголтыг мэдэх шаардлагатай. CPU бол өгөгдөл боловсруулах тооцоолох гол үйлдэлийг хийж байгаа процессорын хэсэг юм. Процессын хурд нь GHz, cache санах хэмжээ килобайт, өгөгдөл дамжуулах хурд мегагерц нь гол үзүүлэлт юм. 1 мегагерц хурд нь төхөөрөмжийн 1 секундэд 1 сая цикл хэрэглэлт хийгдэнэ. CPU болгон өөр сүртэй байх өгөөд энэ их автан сүрлэгддэг. CPU солихдоо сокет болон чипсетийг маш сайн анхаарах хэрэгтэй. За одоо бүгдээрээ CPU суулгажсэн энэ хоёр хувилыг маш сайн тааруулах шаардлагатай. CPU маш их алдар тул сенс бүхий хөргөчөөр хөргөх шаардлагатай байдаг. CPU кулер хоёрын дунд дулаан маш сайн дамжуулдаг terminal compound гэдэг шифрээс хэлбэртэй тосыг төрөж өгөх хэрэгтэй. За одоо CPU кулерээс суулгая. Залгуурын залгана. Энд ингээд дөрвөн болт байгаа нэг байна. CPU буюу төв боловсруулах төхөөрөмж нь компьютерийн маш чухал хэсэг юм.
Компьютерийн хурд хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт нь RAM буюу Random Access Memory шуурхай санхуй байдаг. Шуурхай санхуйн хэмжээ гигабайтаар хэмждэг. Компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хаашин шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санхуй зохицуулж байдаг. RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар богино хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон DVD-роомоос уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээллийг зөвхөн таны компьютер асаалттай байх хугацаанд л хадгалж байх ба унтраасан тохиолдолд мэдээллийг бүрэн алддаг. Харин дахин асаахад үйлдвэрлэлийн систем болон хэрэгцээт байх командуудыг хатуу дискнээс ачаалдаг. Шуурхай санхуй нь их автан дээр суурилж одоо бүгдээрээ суулжуулж үзье. RAM буюу шуурхай санхуй нь үүр. Та бүхний компьютер дээр нэг RAM байвал энэ маань single channel гэсэн үг. За хэрвээ та бүхэн нэг RAM өшөө нэмээд 2 RAM болгоё гэвэл dual channel буюу одоо энэ цэнхэртэй залгасан бол энэ цэнхэртэй залгах нэг алгас залгах гэсэн үг. За одоо бүгд 2 дахь RAM-аас өрлөж үзье. За RAM-ны төрлүүд CPU RAM-наас гадна их автан дээр картын үүрнүүд байдаг. За жишээ нь видео адаптер. Wireless карт. Системийн блок лангийн утсаар холбогдохоос гадна нэмэлт wireless карт тавьчих юм бол Wi-Fi буюу wireless-аар холбогдох боломжтой. Орчин үед USB wireless гарсан байгаа. NIC Network Interface Controller буюу лангийн холболтойгоо интернет холболт. Эдгээр картуудаас гадна TV карт, саунд карт гэдэг өөрийн хүссэн картаа суулгах боломжтой. Энд харагдаж байгаа дөрвөлжин төхөөрөмж бол power supply буюу тэжээлийн блок. Тэжээлийн блок компьютерийг цахилгаанаар хангадаг төхөөрөмж бөгөөд хөвсөх гүйдлийг тогтмол хүчтэй болгон хувиргадаг. Та бидний компьютер тогтмол хүчтэйгээр ажилладаг. Тэжээлийн блокны хүчин чадлыг ваттаар хэмжинэ. Тэжээлийн блок маань энэхүү залгуураар их автанд холбогддог. Мөн DVD-ROM hard disk-ийг тэжээлээр хангадаг. Hard disk мэдээлэл хадгалах төхөөрөмж, томоохон хэмжээний өгөгдлийг хадгалах сурвалж түүхий төхөөрөмж. Hard disk маань системийн блокт ингэж байрладаг бахан. Hard disk дотроо 2 төрөлтэй байдаг. Бидний харж байгаа hard disk маань hard disk drive буюу HDD hard байна. Энэ нь механик үйлдэлтэй магнитын диск хэрэглэдэд уншаад байдаг төхөөрөмж. Унших хүч хурд нь 100 МБ/с 125 МБ/с байдаг. Дараагийн hard disk бол SSD буюу Solid State Drive. Ямар нэгэн механик үйлдэл хийдэггүй. Флаш memory дээр суурилдаг учраас компьютер унтарч асахдаа маш хурдан 500 МБ/с 600 МБ/с хүртэл унших болон бичих үйлдэл хийх чадaltaй. SSD дотор хөдөлгөөнтэй дэнг байхгүй учраас ямар нэгэн анир чимээгүй ажиллана. Харин хатуу диск нь байнга эргэлдэж байдаг тул дүнсэн чимээ гарна. Унших бичих үед соронзон толгой зөөгдөж байгаа чимээ тод сонсогддог. SSD hard маань HDD hard-наас маш олон давуу талтай. Жишээлбэл бичлэгийн алдаа гарах магадлал хатуу дискээс 1.5 дахин бага. SSD hard нь гадны цохилт дөргөлтөд маш төсвөртэй. Харин хатуу диск унгах, дөргөх, ялангуяа бичлэг бичиж байх үед дөргөл эвдрэх маш өндөр магадлалтай байдаг. Хатуу дискний гадна хүчтэй сорон зөөртөл бол бичлэг нь устж халан болох магадлалтай. Харин SSD тийм сул тал байхгүй. SSD hard HDD hard-наас унших болон бичих хурдаараа хамгийн илүү харагдаж байна. Одоо бүгд системийн блок